Хөдөө аж ахуйн их сургууль олон улсын таримлын судлалын хүрээлэн ИСУ Хуахаг компанитай хамтран хэрэгжүүлж байгаа хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загварын аж ахуй хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтыг 2023 онд эхлүүлсэн. Монгол орны онцлог тохирсон ухаалаг хүлэмж байгуулах жишг загвар болж байгаа бөгөөд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гидропоник систем суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжтой таримлын аж ахуй хөгжүүлэхэд үнэтэй хөв нэмэр болж байна. 거기에 대한 대비를 Дэлхийд даяар ухаалаг хөдөө аж ахуй хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байна. Тариаланчдын зүгээс ухаалаг систем ашиглан тогтвортой тариалан эрхлэх эрэлт хүсэлтүүд их байна. Бүгд найрамдах Солонгос улсын ухаалаг технологиг хойд бүсийн хүйтэн сэрүүн бүс тэр дундаа Монгол улсад турших, нутагшуулах зорилгоор засгийн газрын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх болсон. Бид хөдөө аж ахуйн их сургуулийн багтай хамтран Монгол улсын цаг уурын нөхцөл тохирсон ухаалаг хүлэмжийн загвар боловсруулах төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгэхээр энэхүү одоо газар дээр хүлэмжийг яаж байршуулах вэ гэхээр бол газрыг бол хамгийн үр ашигтайгаар буюу одоо үр ашиг муутай газрын хэмжээг хамгийн бага байлгахаар мөн дээрээс нь нарны одоо тусгалыг өнцгийг хамгийн их одоо хүлэмжиндээ тусгахаар одоо бол одоо төлөвлөлтийг бол хийсэн. За манай хүлэмжний халаалт болон хөргүүрийн системийг 100 кВт-ийн нарны одоо станцаар бид нар хангаж байгаа. Манай олон улсын таримл судлалын хүрээлэн хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нийт 7 загварын хүлэмжийг тооцоолон барьлаа. Дан нийлэг хальсын хүлэмжийн 3 загвар, нарлаг хүлэмжийн 3 загвар, нийлмэл ороот давхар нийлэг хальсын хүлэмжийн 1 загвар тус тус баригдсан. Нарлаг хүлэмжийн загвар нь жилийн 4 удирлын турш тариалт хийх боломжтой. Энэхүү загвар нь одоо ашиглаж байгаа хятад нарлаг хүлэмжийн дутагдaltaй талуудыг сайжруулсан тул ялангуяа зуны удирдалч ургац алдахгүй. Өвөл дулаан алдаглыг бууруулах 3 давхар болгосон зэрэг олон давуу талуудтай юм аа. За Монгол улсын хөдөө аж ахуйн сургууль эдүүгээ 20 гаруй жилийн өмнөөс бүгд найрамдах Солонгос улсын эрдэмтэн судлаачтай хамтын ажиллагаа эрдэмжлэгээ судалгааны ажил хийж ирсэн хэм хариун түүхтэй. Энэ олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Монгол улсын хөдөө аж ахуйн сургуульд 0.8 га бүхий ухаалаг хүлэмж байгуулагдлаа. Энэ ухаалаг хүлэмж байгуулагчснараа өнөөдөр бид нар газар тариалангийн өндөр технологи хөгжсөн бүгд найрамд Солонгос улсын туршлагаас судалгын зэрэгцээ дэлхийн хөгжилд нийцсэн ийм технологиг үйлдвэрт нэвтрүүлж бид нар сургалт судалгаанд ашиглах өргөн боломжийг бүрдүүлсэн байна. Энэ газрын маань онцлог болохоор бол усны түвшин өндөртэй, өвөлдөө одоо болон зундаа одоо овойлт суулт ихтэй, одоо цасны одоо хунгарлалтаас үер усны аюул ихтэй ийм одоо өвөрмөц онцлогтой газар байна. Монгол орон өргөн удам нутагт дэвсгэртэй өндөрлөг газар, намдор газар, цас их ордог хүйтэн газар, харьцангуй дулаахан газар гээд бүс нутгийн онцлогтод тохирсон хүлэмжийн загварыг тооцоолохын тулд сүүлийн 30 жилийн цаг уурын тоо мэдээллийг ашигласан юм аа. Тэгэхээр энэ сургалтын төв дээр байж байгаа энэ 10 хүлэмж бол аруулаа өөр загвар их. Өөр загвар их. Одоо ийм хүлэмжүүдийг. Тэгэхээр бид нар бол энэ үн дээр бол аль төрлийн ямар загвараас нь бол хамгийн өндөр бүтээмжийг бол өгч байна вэ? Мөн урсгал зардал хамгийн бага байна вэ гэдгийг бас нөгөө талд бол илрүүлэн гаргах бас ийм туршилтуудыг бол хийж байгаа гэж бол ойлгож байна. Манайх ердөөсөө нөгөө өндөрлөг тэгээ хуураас ирэн бүс нутагт одоо Монгол орн маань оршиж байгаа. Тэгэхээр энэ дээрээс одоо бидний хэрэгжилж чадахгүй байгаа жимсгэн дандаа импортоор авж ин тийм ээ. За дээрээс нь хүнсний ногооныхоо одоо 30-40%-ийг импортоор авж ин гэд энэ асуудлуудыг шийдэхэд түрүүний одоо миний хэлсэн шинэ технологиг ердөөсөө нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Мөн ургамал ургалтын хугацаа богино, усны хүртээмж муу зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд ухаалаг хүлэмжийн аж ахуйн ач холбогдол өндөр юм. ухаалаг технологи гэдэг нь болохоор хүний оролцоогүйгээр тэгээд ургамал зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийг энэ технологийн дэвшлийг ашиглаж хийж байгаагаар онцлогтой. Манай компани зохион бүтээсэн ухаалаг хүлэмжийн орчны тохируулахын систем нь хиймэл оюун ухаан, үүлэн технологиг ашигласан. Манай систем нь таримлын хамгийн тохиромжтой ургах орчинг бүрдүүлж өгөхөөс гадна жилийн турш дата мэдээллийг цуглуулж тооцоолол хийх боломжийг олгох юм. Мөн Солонгос төдийгүй дэлхийн айлч улсаас энэхүү хүлэмжийн дата мэдээлэл тохиргоог удирдах хянах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Солонгос улсын энэ төслийн шугамар хийгдэж байгаа энэ хөдөлмжин дээр хөдөлмжийн завгар хийцээс гадна тухайн таримлын сортыг сонгон шалгаруулж байгаараа их онцлогтой. Бидний хамтарсан олон улсын төслийн хүрээнд Монгол орны нөхцөл зохицсон ухаалаг хөдөлмжийн загваруудыг боловсруулж байгуулахын зэрэгцээ таримлын сорт, сорилт, ургуулга технологийн туршилт судалгааг хамт эхлүүлсэн юм аа. Жирийн хөдөлмжийг бодоход ажиллагаа бол маш их хялбарлагдсан. Тэгээ бүх юм ингээ ухаалаг болох дээр тэгэл ойр зүрийн одоо дандаа автоматар авчиж байгаа болох дээр ажлын хүндөвчл юу бол айгүй хялбар. Бид нар мэрэгжил дэвшлүүлэхээр Солонгос улсад биш эндээ тухайн мэрэгжилтнээс сонирхсан асуудал технологиудыг энэ өөрсдийнхээ хөдөлмжин дээр сурч авдагаараа давуу талтай байна. Үнэн дээр тариаланчид өөрийн хөрөнгөөр хөдөлмжийн аж ахуй байгуулахад хүндрэлтэй. Төрийн дэмжлэг заавал хэрэгтэй. Өртөг багтаа жижиг механик хөдөлмжээр их хэмжээний тариалт хийхэд үр ашиг муутай. Цаашдаа Монголын газар тариалан авч явах хүмүүс бол залуучууд юм. Тэгвэл одоо тариалт хийж байгаа хөдөлмжинд залуучууд очиж ажиллахгүй. Залуучуудыг газар тариаланд татан оролцуулахад орчин үеийн автомат хиймэл оюун ухаанд суурилсан технологи шингэсэн байгууламжуудыг цогцлбороор нь байгуулах шаардлага үүснэ. Иймд манай төслийн гол зорилго тасралтгүй үр ашигтай тариалан эрхлэхэд туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа юм. За агрономч гэдэг мэргэжил болохоор дэлхийн мэргэжил. Тийм учраас би агрономичийг сонгож суралцсан, тэгээ төгссөн. За тэгээ хүлэмжинд тариалж байгаа агрономын чиглэлийн, ой аж ахуйн инженерийн чиглэлийн, ургамал хамгааллын чиглэлийн гээд маш олон одоо нарийн мэргэжлийн залуучууд маань өөрсдөө одоо олон төрлийн таримл дээр хүссэн дадлага хийх боломжтой. Энэ хүлэмжин дээр болохоор би ерөнхийдөө тэгэл тарих, арчлах, хураах, хадгалах, тээвэрлэх гэдэг ер нь бүхий л зүйлийг өөрөө гартаж хийдэг. 재배 기술은 Хүнсний ногооны тарилтыг гидропоник болон хөрсөнд тариалах технологийн хамгийн сүүлийн үеийн олдуудыг нэвтрүүлж хийсэн бөгөөд сургалтаар дамжуулан түгээх зорилготой ажиллаж байна. 보급할 계획입니다. Энэ төсөл хэрэгцснээрээ өнөөдөр манай талбай дээр ирээд яг одоо дэлхийд ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн одоо хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг технологиг одоо харах боломжтой, за мөн суралцах боломжтой. Хөрсгүй орчны технологи, хөрсөн тариалах, сүүлийн үеийн эрдэнэсэн технологиудыг мөн харж суралцах, энэ технологиг худалдаж авахад ямар компанитай одоо холбогдох юм бол чанартай технологиг бид нар нэвтрүүлж чадах вэ гэдэг дээр бас зөвлөгөө авах юм боломж бүрдэж байгаа гэдгээр их даваа талтай. Дэлхийд даяар хүнсний аюулгүй байдалд анхаарч байна. Ухаалаг хөдөлмж бол эрүүл аюулгүй хүнсний ногоо үйлдвэрлэх хамгийн өндөр боломжтой технологи юм. Улаанбаатар хоттой хамгийн ойрхон хөдөө аж ахуйн их сургуулийн талбайд байгуулсан бидний хөдөлмжийг хүүхэд багшуудаас ахуулаад настан буурлууд хүртэлх бүх насны хүмүүст экологийн боловсрол олгох, иргэдийн гар дээр очиж байгаа хүнсний ногоо эрүүл аюулгүй орчинд ургаж байгааг нүдээр харж өөрсдөө хураах, арчлах технологитой танилцсангаа гэр бүлээрээ амраад явах боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм аа. Энэ өргөн боломжийг бүрдүүлж өгсөн бүгд найрамд Солонгос улсын судлаачдын багтаа хөдөө аж ахуйн сургуулийн эрдмийн хамт олон эрдэмтэн багш оюутныхаа нэрийн өмнөөс талархж байгаагаа илэрхийлье. За бидний хөгжүүлж байгаа энэ ухаалаг хөдөлмжийн аж ахуйн төв маань болох сургалт болон судалгаан дээр үндсэндээ гол үйл ажиллагааг төвлөрүүлж үйл ажиллагаанууд явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ утгаараа бол бид нар хувийн хвшил болон бизнесийнхэнтэй өрсөлдөх биш. Энэ чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагаа явуулж эхлэж байгаа бизнесийнхэн одоо шинээр одоо энэ хүнсний ногооны салбарт орох гэж байгаа хүн болгон дээр бол манай үе таалга бол нээлттэй. Монголын газар тариалангийн хөгжлийн 66 жилийн түүхэнд хүнсний ногооны тэр дундаа хүлэмжийн аж ахуйн хөгжилд онцгой хувь нэмэр оруулах хувьд бүтээн байгуулалтыг хийсэн Монгол орны цагуурын нөхцөл тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх төсөл маань бүгд найрамдах Солонгос улсын мэргэжлийн маш олон эрдэмтдийн ур ухаан, за Монгол улсын чиглэлийн мэргэжлийн эрдэмтдийн хүч хөдөлмөр ур ухааны хүчинд өнөөдөр 1 жилийн дотор одоо бүтээн байгуулалтын ажил маань дуусаад өнөөдөр нээлттэй хийж байна. Тэгэхээр энэ нүүр их ажилд хамтран зүтгэсэн баг хамт олондоо бодлогын түвшинд хамтарч ажилласан хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, эрчим хүчний яам гэд олон яамдуудаа талархлаа илэрхийлэхээс гадна үе үеийн одоо оюутан төгсөгч нартаа чин сэтгэлийн халуун талархлыг илэрхийлье.